өнөөдөр сонссон бүхнээ үйлдэл болгоос өмнөх ирээдүй тань тодорхойлогдно. Чухам зөвийг сонгож сонирдвоос хийхнүүдэл тань мэрэгэн байх болно. Эд баялаг, эрх мэдэл бос хураасан эрдмээрэн өөрийн зиндааг бүтээгээрэй. Зинда подкаст. Сайн мэцхан өрх хүмүүс сонсогчдоо Зинда подкаст маань ийхүү эрхэм сонсогч та бүхний сонорт хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн Зинда подкастын маань 13 дахь дугаарын зочин хийм бэ гэх юм бол за бид бүхэн загварлаг, өнгөлөг, чамин, тансаг байдлаар нь бол аягүй сайн мэдих 99 брендийн үүсгэн байгуулагч, зөвлөх дизайнер Отгон Ламгч маань ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За манай подкастын зочны урилгыг маань хүлээн авч өнөөдөр яг бизнесийн тухай за тэр тусмаа Ринчи эсвийн бизнесийн түүх замнал өнөөдрийг хүртэлх одоо тэрхүү гайхалтай түүхийг хуваалцах гэж хоёулаа өнөөдөр энд сууж байгаа юм шүү. За баярлалаа. Урсанд бас баярлалаа. Сонсч байгаа хүмүүстээ бас энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За би болохоор яг ингээ хэрэглэгчнүүдээр ингээ хараад байгаа юм л да. Тэгэхээр хэрэглэгчнүүдийг юу гэж илэрхийлэх юм бэ гэх юм бол 99 брэнд нь Монгол хэм маягийн тансаг материалтай. Тэр усмаа гар үйлдвэрлэл аягүй их шингэсэн. Тэгээд орчин үеийн хувцс ингэж нэгтгэж өгсөн нэг. Хоёрдугаарх нь Европ хувцс уу подолк малгайтай цамц гэх мэт. За гуравдугаарх нь болохоор ноолуурын бүтээгдэхүүнүүд одоо ингэж гарч ирсэн. Гэж би бол ингээ одоо нөгөө хэрэглэгчнүүдэр. Гэтэ би бол яг өөрөө бас хэрэглэгч биш байгаа юм. Яг гэх юм бол 99 ч төлхөө эмгтээчүүдэд яг зориулсан хувцс гараад байгаа байхгүй. Тэгэхээр зүрийг ингээл Instagram-аар жишээлх юм бол харах юм бол вау л гэхээр бүр ингээд харал хөөх баг эмгтээсэн бол аваад өмсчихсэн даа гэсэн яг нэг тийм мэдрэмжийг хүртэл яг ингэж авдаг болохоор айгүй гоё одоо чанартай чамин VIP тэгж ингэж харагддаг л та. Үүсгэн байгуулагч танаас яг эхлэв л да. Та өөрийгөө яг манай сонсогчдод товчхон яг танилцуулах юм бол. Намайг Ринжингийн Отгон Лам гэдэг. Ринжи эсвэ брендийг үүсгэн байгуулагч. За одоо Ринжи эсвэ брэнд маань 4 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээ оюмл бүтээгдэхүүн хувцс үйлдвэрлэлээр анх энэ бизнес брэнд эхэлсэн. Сая энэ оноос эхлээд сүлжмэл болон нэхмэл бүтээгдэхүүн буюу ноос ноолуурын бүтээгдэхүүн рүү орж эхэлж байгаа ийм компани. Таны мэргэжил? Би өөрөө болохоор олон улсын худалдааны менежер. Төгссөн. Тэгээд яг үнэндээ бол дизайнер мэргэжилтэй хүн бол биш. Яг өөрийнхөө хүсэл сонирхлоор энэ ажлыг эхэлсэн. Гэтэ анх эхлэхдээ бол тийм айхтар том амбиц, алсын хараа, үнэт зүйл эдгээр гэдэг зүйл надад байхгүй байсан. Тийм зүгээр л дуртай болохоор хийсэн. Тэгээд одоо бол мэргэжлийн төвшөнд үйл ажиллагаагаа явуулах гэж зорж байна. Алсын хараа, үнэт зүйл, зорилго бүх зүйлсээ тодорхойлсон. Тийм явж байгаа. Тэгэхээр яг алсын хараа тэр тусмаа айгүй том амбицууд гэн одоо яг хоёулынхын ярилцлагын дунд шатанд бол ер нь бол яг гарч ирэхээр ба. Тэгэхээр бол энийг бол сайн авахна. Ер нь яг яагаад энэ хувцсны брэнд рүү гэх юм уу тий эхэлсэн юм бэ? Ер нь яг эхлэл цэг нь юу юм бэ? Их сонирхолтой. Би болохоор ингээд ер нь хувцсыг яаж хийдэм бол гэж яг энэ чиглэл рүү орохоос өмнө ягаад ч юм боддог байсан байхгүй юу? Тэгээд бид нар нөгөө олон дамжлагтай хувцс хэрэглэдэг штэ. Өөрөөр хэлбэл дандаа гаднаас ирсэн бүтээгдэхүүнүүдийг бид нар хэрэглэдэг байсан. Намайг жоохон бахт би яг үндэсний брендийн хувцс гэвэл жоохон бахта хизээж одоо тий баг залуунасандаа өмсөж байгаагүй л тий. Тэгээд яг их сургуулаа төгсчөөд гадны орнуудаар ганц нэг ингэж явж ирчээд ер нь хувцсыг яаж хийдэг юм бол ягаад бид нар ийм олон дамжлагтай хувцсыг өмсдөг юм бол гэж их боддог байсан. Магадгүй тэрнээс анх үүссэн байж болно. Тэгээ өөрөө бас бутик дэлгүүр ажиллаж исэн. Өөрөөр хэлбэл англиас бүтээгдэхүүн оруулж ирээд борлуулдаг. Тэр тухайн үед хамгийн гоё одоо даашинз борлуулдаг дэлгүүр одоо хувцастай дэлгүүр гэж даашинз дэлгүүр анхнаасаа л яг эмхтэй өнрүүг яг чиглэж байсан юм шүү дээ. Тийм, ер нь бол тийм нөгөө оюмл бүтээгдэхүүнийг яаж үйлдвэрлэх юм бол гэл дандаа ингээд наашин цааш нь эргүүлээл эсгүүр идрийг ингээд хардаг байсан. Тэгээ нөгөө манай бутик дэлгүүрт орж ирж байгаа хүмүүстэй аль болохоор ингээд таарахгүй байсан ч гэсэн ямар нэгэн байдлаар засаад янзлаад өөр материал оруулаад ч юм уу борлуулалт хийдэг байсан л да. Тэгээд тэрнээсээ бас шалтгаалаад ойдлчд төр очиод айгүйх энийг та ингэж болох уу, тэрийг та тэгж болох уу гэж асуудаг байсан. Тэгээд ер нь нөгөө жижигхэн юмнаас эхэлсэн яг үнэндээ л яагаад бид нар
олон дамжлагтай хувцсыг хэрэглэх ёстой юм бэ? Ягаад өөрсдөө хийж болдгоо молоо гэдэг л бодлоос ер нь эхэлсэндээ. Тэгээд тэсгүүрийн сургалтанд суугаад багсаага юм мэддэг болоод нөгөө нэг борлуулалтыг барьж гэж бодоог өмдөө ийм юбг хийчлээ. Ямар вэ гэл нэг фэйсбүүк дээр найз эдрээс асуудаг штэ тий. Тэгэл тэгэхээр хүүе ямар хөөрхөн юм бэ надаа хийгээд үг гэл өөдгээд энэ дуртай болохоор өөдгээд ийгээд манай ээж бас өөр их уран хүн л дээ. Гэхдээ би ер нь амьдралынхаа турш товчооч хадаж үзээгүй байсан хүн л дээ. Тэгээд гинт дурлаад орсон. Тэгэл яг хуу юм аянда бүтнэ гэдэг шиг нэг өдөр манай фэйсбүүкийн барыг танихгүй шахав. Би барыг одоо тааралдвал танихгүй хаа. Нэг хүүхд би нөгөө Ринчин Исү гэдэг фэйсбүүк хаягтай идэгсэн байхгүй. Тэсэн чинь тэр хүн би Ринчин Исү гэдэг юм лого ичлээ. Нэг та хэрэгэл тэгэд гоё юмн дээр ингээд логогоо тавьж ахгүй да гэтгсэн байхгүй. Тэгээ харсан чинь нэг хөөрхөн лого байсан байхгүй. Тэгээд нэг лого хийлгээ гэж юусоо бодоогүй байсан шүү дээ. Тэгээд өө тийм үү ямар хөөрхөн юм баярлаа гэд надад шууд таалагдаад тэгэд энийн жоохон засаад өгөөч гэд нэг жоохон засвар хийлгээ. Тэгэл ер нь бол логогоо тэр хүнээс өнгөө авцсан. Тэгээд тэр хүнийг одоо барыг танихчгүй шахав. Тэгээд тэрнээс хойш Ринчин Исү гэдэг логогоо тамгалаад нэг жижигхэн юм хийсэн ч гэсэн дээр нь логогоо тавиад гаргаад исэн. Тэгэл нэг мэдсэн чи айгүйх хүмүүс ийм ч юм хийгээд өг тийм ч юм хийгээд үгээд би ганцаараа хийж чадхаа болсон. Айгүй олон захиалгатай болсон байна шүү тийм ээ. Тэгээд ерөөсө баг хүүхдэд төрүүлчихэл нэг сартаа байхаас ажил руугаа ороод тэгээд нэг тийм миний хувьд сонин тийм сэтгэл хөдлөлөөрөө гэх юм уу эсвэл нэг зүүн савнгаараа ч юм уу юм хийдэг төрлийн хүн юм шиг байгаа юм бодохоор яг анх одоо брэнд үүсгэж одоо шоурум мань хийчихсэн газрынхаа урдуур машинтай явж байгаад хараад бэнд нэнэ гэж бодоод тэгэл дараа нь очиж уулзсан чи яг надад тохирсон сул талбай байжсэн. Тэгэл тийшээ ороод тэгэл одоо 4 жил болж байна да. Айгүй их гоё мэдрэмжэн дээр хөглөгддөг хүн байж та тий. За одоо тийч хэлчих юм да. 2000 тэгэхээр чин өнөөдөр 4 жил болж байгаа гэвэл 2017 оноос эхэлтэй гэж. Одоо 4 дахь жилээ гараад 5 дахь жил рүүгээ явж байна л та. Тий. Окей. Тэгвэл яг өнөөдрийн байдлаар хідэн салбартаа хідэн ажилтнтай болж та одоо хідэн хүнийг ажлын байраар хангаад байна. Юу манайх болохоор ингээд удаан адил хийдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорддог. Тийм болохоор яг ингээ массын бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байсан болохоор бидний хувьд яг гол зорилго маань би айгүй олон салбартаа болоод олон хүнтэй том компани болъё гэсэн зорилго ерөөсөй байгаагүй. Яг гой бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэсэн цорын ганц бодолтой байсан. Тийм учраас яг гой бүтээгдэхүүн үйлдвэртэй. Одоо манай Монголд бол массын ойдлчид маш их байдаг л та. Яг мастер ойдлчид бол өөрөө завгүй байдаг. Өөрсдөд нь маш их захиалга байдаг учраас яг хүний доор ажиллах тийм боломжгүй байдаг. Тэгээ бидний хувьд болохоор яг массын ойдлчдыг аваад ингээд сургаад яг тэр дэлхийн стандартын дагуу ойдлоо хийх гэж зориод явж байгаа. Тэгэхээр одоо бол манайх 10 хүрэхгүй хүнтэй хിവэрэл байгаа. Анх бол яг хоёулаа гуруулаа гэж хэлчихсэн. Одоо бол яг менежер, худалдааны зөвлөх, одоо дизайнер, ойдлчид гэдэг. Гэхдээ тэд нар маань одоо яг нөгөө стандартын дагуу ойдог тийм мастер ойдлчид болсон байна л да. Массын ойдлчдоос. Чанартай болон чамин гэж би яг эхлэхдээ илэрхийлсэн тийм ээ. Тэгэхээр яг энэхүү Ринчин Исү брэндээс гарч ирж байгаа эдгээр хувцснуудад доторх агуулга нь яг юуг шингээдэг юм бэ? Юуг одоо хэрэглэгчдэд энэ зүйлийг мэдрээсэй гэж хүсдэг юм бэ? Би яг ингэж боддтой. Би анх зүгээр гой бүтээгдэхүүн гой юм хийж юмсан гэж боддог байсан байхгүй юу? Тэгэд эргээд би яг тэр бодлоо одоо чиний асуусан асуултын хариултыг үйлчлүүлэгчдээсээ сонсож олж авсан байхгүй юу? Би яг юм хийх гэдэг юм биш тэгээд юу гэхэлэр би тэр өдөр хамгийн гоё нь байсан. Ста гоёс надад айгүй олон хүн чи яаста ямар гоё юм өмссөн айгүй гоё харагдаж байна гэж хэлсэн гэдэг үгийг би маш олон удаа сонсч байсан. Тэгэхээр би бол хүмүүст хувцаснаас гадна дурсамж, тохон үеийн сайхан мэдрэмжийг одоо борлуулд юм байна ойлгосон. Тэгээд одоо тэрнээс улам урам аваад за бид нар бол тухайн хүнд хувц өгдөггүй шүү. Зөвхөн одоо даавуу эсгээд оёод өгчөж байгаа юм биш шүү. Тэр хүнд нэлээд удаа өмсөгдөж. Өмсөх болгондоо ямар нэгэн сайхан мэдрэмж авчих. Тэгээд гой эргээд нөгөө тэр хувцаа хараад энэ өдөр өстө тийм байсан штэ гэдэг тэр гой дурсамжийг санах тэр бүх одоо зүйлсийг өгч байгаа юм шүү гэж
дандаа ажилчдаа хэлдэг л дээ. Тийм тэрний төлөө л одоо ер нь бол зорилго болгож явж байгаа. Гэхдээ би нэг юм 1-2 өмсвөл чэйжлэгдчихдэг хувцас бас хий гэж бас ботхоо болчиход байгаа. Ер нь хэрэглээ ихтэй. Гэхдээ одоо баяр ёслолын үед ч өмсчдөг. Энгийн үед өмсөн ч нэг айхтар те. Оо ямар аим ганган өмссөн гэж харагдахааргүй. Гэхдээ нэг тийм гоё мэдрэмж төрүүлэхээр тийм хувцас үйлдвэрлэх юмсан гэж боддог болчиход байгаа. Би яг мэдрэмжийн талаар үргэлжлүүлээ асуумаар байна л да. Би өөрөө эрэгтэй хүн. Бид нар бол за нэг айгүй гоё содон байлаа гэх юм бол магад нэг хослол яг эсгүүлж авдаг. За ангиач юм уу. За энэ бол магад миний сонирхолтой шууд холбоотой байх л та ингээ хослол руу орчиж байгаа болохоор. Тэгвэл яг эмэгтэй хүмүүсийг яг бид нар нийгмээр нэг шүүмжилдэг штэ. Альва зүйл нэг гоё чамин зүйл дуртай эсвэл мөнгийг хэрэгцээгүй ч юм уу тийм бараануудад айгүйх зарцуулдаг. За баяа гэхэд нэг даашин заваад тэрийгэ дахиж нэг хэрэгэлдэггүй ч юм уу. Айгүй болон иймэрхүү эмэгтэйчүүд рүүгээ одоо дайрсан ч гэх юм уу нэг тийм асуудлууд ингээл нийгэмд яригддаг те. Тэгвэл яг эмэгтэй хүн тэрхүү хувцсыг сонгодог тэр мэдрэмж нь яг юун дээр тулгуурлаад юм бэ? Та жишээл юм бол хувцас авахдаа яг ямар мэдрэмж дээр тулгуурлаад юуг нь харж ээж авдаг юм бэ? Түрүүн хэлсэн одоо ер нь бол би өөрөө бас тийм хувцас цуглуулад байдаг төрлийн хүн бол бас биш. Яг энэ хувцсыг тэрэндээ тийм газар гэдэг бодлоод надад төрүүлж чадах. Одоо өөрөөр хэлбэл зөвхөн хувцас биш яг түрүүний хэлжсэн мэдрэмж, дурсамж энэ зүйлсүүдийг өгч чадах тэр бүтээгдэхүүнийг өөрөө нөгөө үйлдвэрлэдэг болоод ч тийм үү. Бараг та хувцас одоо худалдаж авах болоод удажлаа л да. Гэхдээ яг надад үн цэнтэй санагдах тэр бүтээгдэхүүнийг бол худалдаж авдаг болсон. Мөрөглөлтчтэй ч гэсэн яг бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ өөрөөсөө яг энэ асуултуудыг асуудаг. Яагаад авах хэрэгтэй юм? Тэ яг юу н хэрэгтэй энэ хувцсны чинь тэр хүнд те гэж одоо олон хизээ өмсөх юм те. Тэр хүн яг ямар харагдуулах юм? Турхаа харагдуулах юм уу? Тархаа харагдуулах юм уу? Хөлтөөс хөлтөө харагдуулах гэдэг юм уу? Тайлын нарийнхаа харагдуулах гэдэг юм уу? Яг яах гэдэг юм те. Энэ асуултуудынхаа хариултуудыг өөртөө гаргаж иж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх сонирхолтой байдаг. Тийм тэгэхээр үр ашиггүй битээ борлуул тэр хүн хийгээсэ гэдэг үүднээс үнэхээр боддог л да. Нэг түрүүний чиний хэлснээр нэг өмсөд хоёр өмсөд үдчихдэг биш. Яа өнөөдөр энийгээ өмсчихдээ юм уу гэж бодож өмсдөг тийм хувцас. Гол бүтээгдэхүүн нь бол дээл суурьтай, гар урлал ихтэй орчин үеийн хувцснууд байдаг. Ингээл харангуут л вау те. Одоо жишээлх юм бол хамгийн сүүлд цацгдсан байгаа тэрхүү бичлэгэн дээр бол би бүр нэрээ яг үзэл хөөхлээ тасралтгүй би хит удаал яг хөөх гэж ярьжсэн. Тэгэхээр ер нь яг 99 брэнд нь хэдэн жилийн одоо үжилтэйгээр шин загваруудыг гаргадаг юм уу? Жилөө тийм үү? Хугацааны үед нэгдүгээрт яг ямархуу хугацаанд байдаг вэ? Мөн бизнесээ одоо та яг өргөжүүлэн тийм ээ мэдээч. Тэгэд өргөжүүлэхэд ямар зорилтуудыг тавьсан байна вэ? За ер нь бол бид нар жилд 4 цуглуулга гаргаж явж исэн. За яг энэ одоогийн нөгөө цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор цагаан сарын цуглуулга бол гаргаагүй. Одоо яг чиний сая ярьж байгаа энэ хавар зууны цуглуулгыг оронд нь ингээ гаргаж байгаа. Ер нь бол жилд 4 болон за тэгээд нөгөө resource collection буюу ингээд наадам ч юм уу те тусгай цуглуулгын 2 гардаг. Ингээд нийтдээ 6 гардаг. Гэхдээ манайх нөгөө нэг цөөхөн тото бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байхгүй юу? 1-ээс 3. За тэгээд сүүлийн үед яг 5 руу жоохон орсон. Яг л үйлчлүүлэгчд маань хитрхийн одоо ингээд нөгөө хүртээмжгүй байгаад байна. Яг авахгүй хээр танах дандаа ингээд дууссан гэдэг байна гэдэг асуудлууд гарч ирж учраас 5 болсон байгаа. Тэр чинь юу гэсэн үг гэвэл 4 жил гэхэр чинь 365 хоног гэдэг ингээд ботхоор чинь бид нэр цор ганц бүтээгдэхүүнийг маш олон үйлдвэрлэсэн байдаг. Би яг сүүлд нөгөө нэг сая карантины үеэр нэрээ бид нар айгүй олон цор ганц бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн юм биш үү гэж юунаас харсан бэ гэвэл дууч Укагийн инстаграмыг харж агаад тэгээд өөрсдийнхөө хувцсыг тоолсон чи яг зөвхөн Укад яг инстаграм дээр байгаа зурганд нь гэхэд 11 хувцас дахин тавтагдчихгүй зөвхөн тэр хүн зориулж хийсэн 11 хувцас. Тэгэхээр би өөрийнхөөгөө тоолж байгаа байхгүй. Надад тэгэхэд баг 20 гаруй зөвхөн өөртөө одоо зориулсан хувцас. Хүрэн гэхэд 10 гаруй тий шал өөр загвартай. Гэхдээ хизээш надаас өөр хинч байхгүй. Тэгэхээр цор ганц маш олон бүтээгдэхүүнийг бид нэр үйлдвэрлэсэн байл.
одоо худалдаа авагчдсэндээ мөн худалдаалж байгаа бүтээж байгаа хүмүүст бол айгүй гоё бас мэдрэмж юм тий. Яг нэг цор ганц гэдэг зүйл тэр утгаараа. Ринчи Сүү брэнд бол миний бодлоор брендинг гэдэг зүйлийг айгүй сайн хийдэг гэж би хөдөө боддог. Тэгээд олон жил яг энэ хүү нэр хүндээ хадгалах, дүр төрхөө хадгалахын тулд одоо яг ямар бодлого баримталж явд юм бэ? За манайх бол брендинг тал дээр яг уу одооноос л яг мэрэгжлийн төвшөнд орж эхэлж байна л да. Өмнө нь бол чиний түрүүний хэлснээр би бүгднийг мэдрэмжээрээ хийдэг гэсэн. Манайх айхтар одоо би ер нь тийм одоо салбартаа ямар нэгэн байгууллагатай ч юм уу брендтэй өрсөлдөг ч юм уу тийж ингэж уулгамж хандаж ерөөсөө урд нь хийж байгаагүй ажиллаа. Дандаа нөгөө энэгээр хийж үлээд юм бол гэж одоо ингэж хийж л гоё юм шүү. Хүүшээ тэгвэл энийг ингэж гэдэг яг тухайн үеийнхаа мэдрэмжээр ажиллаж байсан. Одоо болохоор бид яг концепттай ажиллаж эхэлж байгаа. Тэр утгаараа одоо яг салбартаа тэргүүлэгчдийн нэг байж гэдэг юм уу те. Одоо бид нар дэлхий рүү гарах цаг нь болсон юм байна гэдэг юм. Энэ боломжуудыг магадгүй харсан л бах л да. Бас цаанаа мэдрэмж бас явж л байгаа хэл та. Тэр утгаараа байгаа. Тэгээд цаашдаа бол бид нар одоо нөгөө ноос ноолор ерөөсөө л нөгөө байгаль дэлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэе. Оёмол байсан ч ноос ноолор байсан ч бид нар байгаль дэлтэй, удаан адилгээтэй. Удаан адилгээтэй гэдэг маань л өөрөө байгаль дэлтэй гэж явж байгаа. 2-3 өмсөд муудчих юм бол муудаад идэх хувц аваад ах юм бол тэр их хувц дэлхийн хаана очиж шингэж уусах уу те. Удаан адилгээтэй цөөхөн хувцтай чанартай хувцтай байх юм бол хичнээн удаан тэрийг өмсөн ч гэсэн сэтгэл ханамжт нь хിവэрэ дээрээс нь цаагаараа байгаль дэлхий дээлтэй бүтээгдэхүүн худалдаж авч байгаа гэсэн тэр юм явж байгаа. Dior болон Chanel гэдэг бид нэр загварын том орднуудыг бол бүгд үзэж байгаа. Дэлхийн 2 дугаар дайнаас хойш яг үүсэн байгуулагдсан ч юм уу эсвэл загваруудыг нэг ингээ хараад үзэх юм бол 80-аад жил магад цаашлаад аваад үзвэл 100 200 жил яг өөрсдийн өнгө төхөх хэм маяг ингээ хадгалдаг. Тэгэхээр эн чинь яг энэхүү өнөөдрийнхөө өнгө төрхийг цаашдаа өчнөө олон жил тийм ээ ингэж үлдээх бол одоо яг юун дээр залгамжилж үлдээх вэ? Үндэсний өв уламжлалыг уламжлуулан үргэлжлүүлэх одоо тэр үүрэг надад яг өнөөдөр би өөрөө ирэхгүй өөрөө тэр үүргийг өөртөө онооцсон явж байгаа юм билэ. Тэгэхээр энэ бол үргэлжлэх ёстой гэж бодож байгаа. Дараагийнхаа одоо үргэлжлүүлж авч явах хүний хүртэл хүүхдүүдээсээ ингээд бэлдээд явж байгаа. Ер нь яагаад тэгж бодсон бэ гэвэл манай Монгол үндэсний хувцас одоо тэр хээ угаалц энэ өөрөө гайхамшигтай зүйл юм билэ. Үнэхээр татагдахгүй байхын аргагүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүүц үнэхээр гайхамшигтай хувцас юм билэ. Яг хувцас дээр ингээд ярих юм бол яагаад тэгэхээр одоо жишээлбэл нэг хөөрхөн Япон охинд дээлээ өмсгөлгээд зогж байна. Нэг хөөрхөн Солонгос охинд өмсгөлгээд зогж байна. Нэг хөөрхөн Герман охинд Франц охинд бүгднөө өмсгөл үзлээ. Хөөрхөн харагдвал тийм билэ. Манай Монгол дээл бол яг эмэгтэй хүний эр хүнийг ч гэсэн тийм шүү дээ. Монгол дээл өмссөн эр хүн гоё эр хүн шиг л харагддаг шүү дээ тий. Тэгэхээр ер нь Монгол дээл өөрөө тэр тухайн одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн онцлогийг маш гоё ингэж илэрхийлж харагдуулдаг хувцас юм билээ. Тэгэхээр миний бодол бол дэлхий дээрх одоо бүх эмэгтэй хүмүүсийн шкафнд нэг дээл байгаасай гэж боддог болчихдог. Байх боломжтой юм бэл. Яг бол хөөрхөн харагдуулаад байгаа юм чинь. Тий. Хөөрхөн гоё харагдвал. Би бас нөгөө нэг президент сэлк гээд Таиландд болсон арга хэмжээнд оролцож байхад Жими Чүүд гэж хэлжсэн л та. Энэ хувцас ямар гоё. Танаа үндэсний хувцас ямар гоё ийм эмгтээлэг, нууцлаг, тэгтээ сэтгэл татгууз ийм гоё хувцас гэж хэлжсэн. Тэгээд яг тэр үед би тийм ээ манай Монгол хувцас сүнстэй хувцас юм байна. Тэг сүнслэг хувцас юм байна те. Өөрийн гэсэн дотоод ертөнцтэй тийм хувцас юм байна гэдэг яг мэдэрчээсэн. Одоо тэгээд нөгөө хоёлын ярьсан те Chanel Dior гэд мэдээж гайхамшигтай брэндүүд. Гэтэ ингээд Chanel Dior өмсөн хүмүүс ингээд зөндөө ингээд одоо жишээл анхны буудлын модлоор ч юм уу те. Зөндөө явж идэг штэ те. Тэгэд бол Chanel Dior өмсөн хүмүүс л байна л гэж хардаг те. Би яг Ринчи Сүүгийнхаа одоо дээлэг ч юм өмсөө явчихаар ер нь над руу ингээд хүмүүс хараад идэв шүү дээ. Тэгээд ер нь метрон дотор ч юм уу те ингээд гадагшаа явахаараа дандаа дээлээ өмсөө явдаг. Тэгээд ялцчгүй ингээд юу ч өмсөн тоогоо болцсон одоо фэшнлэг ертөнцид хүртэл дээл хүний анхаарлыг татдсан юм билэ.
Тэр энэ бол айгүй гоё бас нэг одоо нэг онцлог бас дахин онцлог л байна л дээ. Ринчесүгийн хувьд бол анх бол та яг илэрхийлэхдээ яг өдөөгөөс 5 жилийн өмнө хамгийн анхны одоо магад бүтээлээ яг ингээ гаргаж байхдаа Алсиара амбиц гэдэг зүйл байхгүй байсан гэсэн. Мэдээ чинь 5 жил боллоо. Маш олон одоо зорилттой үйлчлүүлэгч нартай боллоо. Тэгэхээр бол мэдээ чи Алсиара гэдэг зүйл бол бий болсон маш том амбиц зэндээ үүссэн баг. Тэр энийгээ хуваалцвал энэ гой өв уламжлал ийм гой хувцсыг монголчууд ингээд үүсгэжсэн юм байна шүү гэдгээ дэлхийд таниулах цаг нь болцсон. Бидрийг уханд жахаагаар ч юм. Бидрийг ингээд хөдөлж ядж жахаагаар магадгүй бидний энэ гой өв уламжлалыг гадны ямар нэгэн брэндүүд аваад хийж магадгүй гэж би хаяа айдаг. Тэрнээс өмнө бид нар хийх ёстой. Энийг оюуны өмчөр бүгдийг нь баталгаажуулаад Монгол өв уламжлал юм шүү гэдгийг Монголоос гаралтай ийм гоё дээл хувцс дээл гэж нэрдэг бүх хүмүүс дээл гэж дууддаг тийм дэлхийн хинж байсан гэсэн те дээл гэд нэрлээд ингэдэг тийм гоё юм ядаж ихлийн тавих юмсан гэж бодож байгаа. Хувцс үйлдвэрлэлийн салбарын ер нь хамгийн том бэрхшээл нь юу гэдэм бэ? Энэ бол юу л да хүний нөөцийн асуудал бол хэцүү байдаг л да. Тэг энийг бол шийдэх хэрэгтэй. Манайх одоо сургалт Ринчесүгийн дэрэгдэх аймал бүтээгдэхүүний сургалтын төв гэж нээх гээд байгаа. Тэгээд энэ дээр бид нар яг цөөхөн хүнтэй яг нөгөө одоо чанартай аймал бүтээгдэхүүн үйлдвэрлэх төр сургалтыг явуулж эхэлнэ гэж бодоод байна. Бид нар ингээд энэ тэнд очиод нэг орцонд ч юм уу бодвалт ч юм уу суугаад байдал хийгээд штэ. Энэ нэг би одоо ерөөсө буруу гэж боддог. Бид нар нэгдэж байгаад нөгөө дэлхийд гарах хэвээр. Тэгжээч нөгөө манай Монголын эдийн засаг ч гэсэн сайжирна. Өнөөдөр нөгөө нэг одоо юу гэдэг өмнө шуумаг хасаад нэг талах нэг мөнгө олгоод байх биш. Тэгээ бид нар илүү сайхан амьдрах хэвээр. Яг өлийн салбарын бараг 80-90% нэмэгдээ хүмүүс байдаг байхгүй юу? Одоо нөгөө л яриад байгаа ганц бэжүүд хүүхдүүдийнхаа сургууль соёлын төлбөрийг төлдөг. Тэгээ гих мэтчлэн хөгжлийн бэрхшээлтэй энэ төр гээд маш олон одоо асуудлууд яг энэ салбарт байдаг хүмүүст байдаг. Тэгэхээр ер нь бол энэ салбарыг төрцөг бол дэмжих хэрэгтэй байгаа. Одоо тэгэхээр за бэрхшээл гэж хоёулаа бэрхшээлэр бол тэгэхээр нөгөө эсрэг тал нь бол мэдээ чинь давуу тал шүү дээ тийм ээ. Тэгвэл яг Монголд хувцс үйлдвэрлэлийн салбарын хамгийн том давуу тал нь юу вэ? Давуу тал ер нь бол яг уу би ингэж харж байгаа л да. Одоо нэг айгүй их брэндүүд үүсэн байгуулагдаад байгаа шүү дээ. Энэ маань өөрөө сайшаалтай байх гэж боддог. Нөгөө өрсөлдөөн нэмэгдэнэ. Тэндээс чанартай бүтээгдэхүүн гарна. Тэгэхээр хэрэглэгчд маань өөрсдөө чанартай бүтээгдэхүүн хэрэглэх боломж нь нэмэгдэж байгаа гэсэн үг. Тий. Энийг бол давуу тал гэж хэлж болох юм да. Тэгэхээр давуу талаас нь шууд өргөжлүүлээ асууя л да. Маш олон ингээ өрсөлдөгч нар магад ингэж ирээдүйд бий болох боломжтой. Одоо бол ингээд магад нэг тэн зовж байгаа нэг оюутай охин зэндээ өөрийн брэндээ тэнд ингээл үүсгэх гэдэг нь шүү дээ. Тэгвэл яг тэр шинээр эхэлж байгаа, тэг зэгээс эхэлж байгаа. Магад яг таны 5 жилийн өмнөх шиг тэр үедээ чи яг нэгэн зэрэг орч байгаа тэр хүнд та нэг зөвлөгөө өгвөл яг одоо гэж. Зүгээр л би тэгж боддог. Гой оёдлынхаа машиныг маш сайхан цэвэрлэхээс л их хэрэгтэй. Цэмцгэр байлгахаас хогоо шүрдэж сурмаар байна. Оёдлын одоо байгууллагын маш их хог хаягдл гарч ирдэг утас мат. Тэгээ нөө машиныхын доотлол мотлоор нийл утас мутс ингээл байгаал хизээш гоё дизайнер болж чадахгүй. Хоёрдугаарт ер нь хүн амьдралдаа хариуцлага гэдэг ямыг ойлгож эхэлсэн цагаас эхлээд тэр хүний амьдрал сайжирч эхэлдэг гэж би боддог. Хариуцлагагүй байна хүүхдүүд. Тий. Тэгэхээр эхлээд хариуцлага гэдэг юм. Чи гоё дизайнер, мундаг дизайнер, том одоо брэнд үүсгэх гэж байгаа л эхлээд цэвэрхэн байцуур. Имэх цэгцтэй байцуур. Хоёрдугаарт бусдын өмнө хариуцлага маш сайн хүлээж сур. Эннээс эхэлнэ. Би таныг яг эмэгтэй бизнесмен гэдэг утгаар нь одоо яг дараагийн асуултыг асууж байна л да. Бизнесийн салбарт одоо яг хувцсны салбар гэхээс илүү бизнесийн салбар гэдэг утгаар нь аваад үзэх юм бол танд тулгамддаг яг асуудал нь яг юу гэдэм бэ? Тулгамд бизнес талаасаа юу? Тэгэл яг уу бид нар чи яг нэг би шууд асуултыг айгу бүдүүлэх сонсгож байж магадгүй шүү дээ. Гэхдээ
эмэгтэй хүн гэдэг нэг өнцөг байгаад байдаг шүү дээ. Гэл эрэгтэй хүн гарч ирэнгүү шал өөр нэг ийм харилцаатай байдаг ч юм. Эмэгтэй хүн болонгот нэг басамжилсан хүн гэсцэндээ хаад нэг гарч ирдэг. Тийм их зүйлсүүд байдаг. Энэ талаар. За яг би ер нь бол нэг тийм жоохон бүдүүн баарын хүн байж магадгүй яг энэ тал дээр. Юу ч юмдээ би ер нь бол их өөдөр хүн л дээ. Тий юу ч болж исэн гэсэн. Тэгжлэг гэдэг явчихдээ шүү дээ тий. Тиймэрхүү төрлийн хүн надад бол яг хуу ганц нэг тиймэрхүү басамжилсан юмнууд бол одоо өнгөрсөн хугацаанд бас ганц нэг байсан. Чадахгүй ч гэж бодож байсан. Гэхдээ нөгөө би их баярлаад иттээ. Яг тэр хүмүүст одоо яг тэр хүмүүс л илүү намайг амжилт руу өглөгдөх гэж магадгүй. Ингээд хүн болгоо ингээд магтаал ч юм уу те хүн болгон гоё юм гэл ингээд ах юм бол худлаа олчихно. Тэгэхээр яг тэр болохгүй байна гэж бодож байгаа ч юм уу эсвэл жоохон за эмэгтэй хүн гэдэг талаас нь ч юм уу ингэж харж байгаа хүмүүст болохоор юу яриа та бист чадна гэж өөртөө ингээд хилдэг ч юм уу те эсвэл эсэргээр хөө энэ хүмүүсийн хилээд байгаа ч бас нэг төрлийн надад нэг асуудал байгаад байгаа юм болоо би ялыг нэг чадахгүй байна те энэ дээрээ би ажиллах хэрэгтэй юм болоо ч гэдэм үү яг иймэрхүү талаас нь л илүү харддаг шүү дээ. Тэгээ ер нь бол би тийм олон хүнтэй уулзаад ингээд яг тэр болгон тийм мэдрэмжүүдийг бас аваад идэггүй юм л тий. За хоёулаа яг өнөөдрийнхээ подкастын төгсгөл дээр нь хоёулаа сонголт мэдрэмж гэдэг үг айгүй их одоо хуваалцлаа тийм ээ. Гэхдээ энэ болохоор зөвхөн 99 гэдэг брэнд дээр хуваалцлаа. Тэгэхээр хувь хүн дээр тань дээр мэдрэмж болон сонголтын талаар яг манай сонсогч нарт хувь хүнийхээ онцлогоос яг гаргаж ирж хуваалцаж өнөөдөр хоёулаа подкастыг өндөрлөлөө. Би мэдрэмжийг одоо ер нь ингэж боддог л доо хүн амьдралдаа юу ч хийсэн байсан гэсэн яг бүгдийн чин сэтгэлээсээ өөрийнхөө мэдрэмжэн дээрээсээ тулгуурлаж хийж байгаа юм бол тэр хүн хамгийн аз жаргалтай хүн гэж боддог л доо. Би тийм хүнийг алдсанж бэ, онсонж бэ амьдрсан шиг амьдрч бандаач гэдэг юм уу те тэгж боддог. Гоё зүрхээрээ нэг ингэж дүүрж амьдрдаг штэ. Эргээд харахад би тэгсэн юм чинь дээ. Би чинь сэтгэлээсээ л байсан шүү дээ. Тэгэхээр их аз жаргалтай хүмүүс байдаг юм болоо гэж боддоо штэ. Тийм. Тэгэхээр мэдрэмжээ дагаад тэгээд бас сонголтоо хийжвэл бас гоё лахтаа л гэж бодож байна. Гоё мэдрэмжээ дагаад. Зүрх дүүргэдэг мэдрэмж. Тийм. За өнөөдрийн яг Зинда подкастын маань 13 дахь дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээ би өнөөдөр яг энэ хүү ярьслахаа төгсгөлт маш өйөг тий сэтгэл хангалуун бүр айгүй гоё дүүрэн мэдрэмжтэйгээр өндөрлүүлж байна л да. Ягаад гэх юм бол би жишээлбэл өглөө яг мөрөөдөл биелүүлдэг заа ингээд цоо шинхийг ингээд хэвлэлтэн гарсан номыг ингээд уншаа явжсэн. Тэр номон дээр юу юм бэ гэх юм бол мөрөөдлийг яг биелүүлэхийн тулд айгүй бид нэр том зураглалаар л ингээд хараад эхэлдэг шүү дээ. Тэгсэн чи яг тэрэн дээр эхлээд босоод гутлаарч гэдэг яг тийм зааварчлага авчих. Би бодож байгаа тэр номыг уншихад мөрөөдөл ингээл айгүй том зүйлээр төсөөлжсэн чи шууд эхлээ босоо гутлаарч гэдэг. Шууд хамгийн энгийн деталь зүйлээс нэгсэн. Тэгээ яг энэ тэг яга жишээ авч ийнэ гэх юм бол түрүүн яг та бидний ярьслага одоо ярианд гарсан. Тэгээс эхэлж байгаа хүн байгаа тохиолдол байя гэхэд одоо тэр оёдлын машиныгаа цэвэрлээ сурч байгаа. Доороо бутраас нь тэр хогнуудаа цэвэрлээ сурч, уцаа цэвэрлээ сурч байгаа. Яг бүр ингэж чин сэтгэлийн тийм яг үнэн зөвлөгөө байд одоо жишээлбэл ингэж хуваалцаж бит хоёрын яриа бол яг манай сонсогч нарт бол маш үр дүнтэй мүлжүүртэй яриа болсон гэдэгт бол би бүрэн дүрийн итгэлтэй байна. 99 брендийн үүсгэн байгуулагч Отгон Ламгч танд маш их баярлалаа. Тэгээ таны цаашдын ажил үйлс өндрөөс өндөр амжилтыг хүсье. За маш их баярлалаа. Бүгд нь амжилт